Ингээд эдийн засгийн дараагийн мэдээллийг та бүхэнд хүргэе. За Ардчилсан намын зүгээс өнгөрсөн 2025 оны 11-р сард за жижиг дунд бизнес эрхлэгчид болоод 90 бизнес эрхлэгчдийг бол энэ татврын хөнгөлтөөс нь аль болох чөлөөлөё. За өршөөлийн хууль батлая гэдэг одоо ийм мэдээлэл өгсөн. Олон нийтэд хөл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өгсөн байдаг. За үүнээс үүдэлтэйгээр бас тодорхой хэмжээгээр нийслэлийн татврын газрын орлого ч гэсэн тодорхой хэмжээгээр тасалдахад хүрсэн байгааг та бүхэнд мэдээлэх гэж байна. За тухайн нийслэлийн татврын газрын хувьд гэхэд нийтдээ усын төсөвт 1.9 их найт төгрөгийн орлого төвлөрүүлдэг. Харин нийслэлд 1.1 их найт, дүүрэгт 2.5 их найт төгрөгийн татврын орлого бүрдүүлэх одоо ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нийтдээ энэ онд 5.5 их найт төгрөгийн орлого бүрдүүлэхээр ийм төлөвлөгөөд ажиллаж байсан бол за тухайн Ардчилсан намынхны одоо мэдээллийн дараагаар тодорхой хэмжээгээр бас аж ахуйн нэгж байгууллагууд донд хүлээлт үүсээд за татвараа төлөхгүй байх ийм одоо нөхцөл байдал үүсчээ. Төлөвлөгөөний тасалдaltaй холбоотой бол хэд хэдэн шалтгаанууд байна. За нэгдүгürt бол яг нь уул уурхай нүүрснөөний борлолтоос шалтгаалаад баг зэрэг нөлөөлж байна. Компаниуд үйл ажиллагаатай олцсонтой холбоотой. За дээр нь бол сая та бүхэн мэдж байгаа 11 сарын сүүлээр нэг өршөөлийн асуудал яригдсан. Энэ маань болохоор нэг жижиг дунд татвар төлөгчнөд эргэлзээ хүлээлт үүссэн байсан. За тэгээд 12 сарын ихээр бол сангийн амны мэдгэл гарсны дараа бол энэ хүмүүсийн эргэлзээ нь бол бас тодорхой хэмжээнд арилдлаад төлөлтүүд нь бол хэвийн түвшинд орж эхэлж байна. Нийслэлийн татврын газарт бол нийтдээ одоо өмнө нь бол 1200 гаруй ажилтан албан агчтай байсан бол одоо бол 600 гаруй ажилтан албан агчтай байгаа. За гисэн идэж гэсэн ийхүү одоо ус олон нийслэл дүүрэг төвлөрүүлэх хэвээр татврын орлогоо бол цаг тухайд нь төвлөрүүлэхээр ийхүү ажиллаж байгаа. Энэ мэтчлэн альва татврын одоо өршөөлийн хууль хэрэгжүүлнэ ч гэдэг юм уу иймэрхүү байдлаар бас улс төрийн попсон мэдээллүүд нь өөрөө эргээд эдийн засагт бас сөрөг нөлөө үзүүлж байгаа гэдгийг бас эндээс харж болно. Мэдээллийг та бүхэнд хүргэлээ.